1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад хэвлэлийн эрх чөлөө үнэртэж эхэлсэн. Гэхдээ улс төрчдөөс болоод бизнесийн бүлэглэлийнхнээс өнөөдрийг хүртэл хараат бус байж чадахгүй байна. За энэ нь нийтлэлийн бодлогод хүртэл нөлөөлж байгаа нь үнэн. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагыг улс төрөөс ангид байлгахын тулд эхлээд мэргэжлийн сэтгүүл зүг хөгжүүлэх хэрэгтэй юм а. За нөгөө талаасаа улс төрчдийн хүсэл зориг чухалд тооцогдох болно. Төрийн улс төрчдийн хүсэл зориг байгаа. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улс төрчид түүний ойр садны хамаатан ах дүү нар эзэмших хуулиар хориглож өгдөг. Мэдээж одоохондоо хэвлэл мэдээллийг өмчилсөн хэсэг бүлэг этгээдүүд зарим цөөн тооны улс төрчид үүнийг эсэргүүцэж магадгүй. Гэхдээ нийгмийн шагалт шаардлагаар энэ явна гэдэгт би итгэлтэй байгаа. За хүн ам багтаа хэдий ч Монгол улсад хичнээн ч телевиз оршин тогтнож болох юм а. Хамгийн гол нь хараат бус сэтгүүл зүй нийгэмд өгүүлэгдэж байна. За тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сайн хуультай болж чадах юм бол энэ асуудал нэг талаасаа ч болов шийдэгдэж байна гэж ойлгож болно. Чимэг гишүүн би болон бусад гишүүд нийлээд одоо хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай санаачлах гэж. Тэрэн дээр одоо энэ бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэл сэтгүүлчнэр, улс төрийн ямар нэгэн тийм ээ хараат байдалд орохгүй байх бүх хууль эрх зүйн боломжийг нээж өгч байна. Хэвлэл мэдээллийн салбар гэхээсээ илүү сэтгүүлчдийг чөлөөт буюу одоо хүчтэй сэтгүүлчдийг л гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол аяндаа үнний талд ард түмэн зогсохоор тэр хэвлэл мэдээллийн салбар чинь сонсгоо үлчдэг байхгүй. За судалгаанаас харах юм бол аль ч улс оронд мэргэжлийн сэтгүүл зүйн улс төрөөс 100% хараат бус байж чаддгүй. За өнөөх эрх чөлөөд орон гэгдэх Америкийн нэгдсэн улсад хүртэл хэвлэл мэдээллийн байгууллага нь тодорхой хэмжээгээр улс төрөөс хараат байдаг гэж байна. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн эрх ашигтай шууд холбогддог учраас тодорхой хэмжээнд хяналттай байх хэрэгтэй гэдгийг хэлэх хүмүүс байгаамаа. За гэхдээ энэ хяналт манай улсад хэтэрчгээд байна. Тиймээс улс төрчид нь өөрсдөө иргэний зориг гаргаж энэ асуудалд цэг тавих шаардлагатай болжээ. За өнөөгийн парламентын танхимд сууж байгаа олон гишүүд өөрсдийн гэсэн телевизтэй. Тэд телевизийн салбараас ашиг олохыг зорддоггүй, харин өөрсдийнхөө PR-ыг хийх сонирхолтой байдгаа гэдгийг Максима судалгааны байгууллагын хэлж байсан. За тиймээс эдийн засаг санхүүжилтээр дамжуулж хэвлэл мэдээллийн байгууллага улс төрөөс хараат байгаа энэ үйлдэлийг хэн хизээ зогсоох нь цаг хугацааны асуудал болон үлдэж байна. Батцэг Батуулд нар мэдээллээ. Их хурл бас хуулиуд батлахдаа ялангуяа хууль батлагдсны дараа сурталчлах, хэрэгжүүлэх тал дээр